нөгөө газрын тус нефт боловсруулах үйлдвэртэй холбоотой асуудлыг энэ хилцээр дээр бас одоо тусах талаар өмнө мэдээлэл өгчээсэн. Тэгээд энэ гэрээ хилцээртэй бол ороогүй байгаа. Тэгэхээр энийг ямар ч байдлаар шийдэж чадлаар та нэг мэдээлэл өгөөч, нэгдүгээр. Хоёрдугаар энэ юун дээр хилцээр дээр байгууламж гэдэг өөрчлөлтсөн байгаа тийм. Гисэн мөртлөө энэ 5 дугаар зүйл дээр жишээлбэл цогцлбор гэдэг үгүүд нь ингээд 4 5 4-р зүйл дээр нэг ширхэг гэнэ. Энэ хилцээрийн дотор зөв техник талаас харахаар төхөөрөмж байгууламж гэдэг өөрчлөлтсөн мөртлөө 5 6 газар үргэлжлээд нэг цогцлбор гэсэн юм маань явж байна. Тэгэхээр энэ хилцээр талаасаа яа гэм бол жоохон одоо хууль талаасаа бол харахад ийм ойлгомжгүй харагдаад байна л. Энэ талаар нэг тайлбарч өгч баярлалаа. За Дамжин сайд хариулах уу? Дамжин сайд микрофоныг өгье. За, төвшин гишүүний асуултанд хариулъя. Газрын тосны үйлдвэрийн гарах бүтээгдэхүүнийг одоо онгоцны түлшийг Монгол улсын нэн тэргуунд өөрөө худалдаж авахаар одоо зохицуулт хийгдсэн байгаа. Бид бол Орос улбаны улсын талтаа одоо бүр өмнө одоо Яндын сайд хийсэн санамж жижиг байдаг. Одоо 6 дугаар сарын 2-оос 3-аас 6-ны өдрүүдэд Орос улбаны улсын Санкт-Петербург хотод одоо Орос эдийн засгийн чуулганы үеэр Орос улбаны улсын Роснефть компанитай бас санамж бичиг баталгаажуулж зурна. За энэ хилцээр сойрхон батлагдсны дараа батлагдчихвол бид одоо хамтарсан компани байгуулна. Энэ хамтарсан компанийхаа дүрм тэгээд бас гэрээнд энэ асуудлуудаа тогтооно гэдгээ санамж бичгүүдээр баталгаажуулсан байна. За хоёрдугаар асуулт төр гэрээ хилцэлтэй холбоотой асуудал гадаад хэргийн яамныхаа хариулсан зүг баха. За эндрийн микрофон өгье. Гадаад харилцааны яамны газрын дэд дарга байсан. За эндрийн микрофон өгье. Сайн байцгаана уу? Та бүгдийн асуултанд хариулъя. Гадаад харилцааны яамны гэрээ хийсэн газрын дэд захирал Батүлзээ байна. За гишүүний асуусан цогцлбор болон байгууламж гэж өөрчлөгдөж байгаа энэ асуудал дээр тодорхой хариултыг өгье. 2024 оны 9 сард Владимир Владимирович Путины Монгол улсад хийсэн айлчлалын үеэр үндсэн хилцээрийг байгуулахад нь гадаад харилцааны яамнаас цогцлбор гэж орчуулсан. Цогцлбор гэдгийг бол орос хэл дээрээсээ бол комплекс гэдэг үгийг тухайн үедээ цогцлбор гэж орчуулсан. За гэрээг байгуулсны дараа 25 оны 4 сард уг хилцээрийг сойрхон батлуулах үүднээс холбогдох байнгын ороогоор хилцүүлэх үеэр зарим гишүүд бас яг энэ үг цогцлбор гэдэг үгийг Чингис хааны яг түлш цэнэглэх цогцлборыг хэлээд байна уу? Нэг болвол одоо нисэх буудлын тэр чигээр нь дэд бүтцийг цогцлбороор нэрлээд байна уу гэдэг үл ойлголцох асуудал үүссэн. За үүнээс үүдээд За эндрийн микрофоныг гүйцэж хариулахад өгье. Хилцээрт өөрчлөлт оруулах протоколыг байгуулах хилцэх үеэрээ яг агаарын хөлгийн түлш нийлүүлэх дэд бүтцэн юм а. Үүнийг байгууламж гэж монгол хэл рүү орчуулъя гэд одоо протоколдоо байгууламж гэдгээрээ оруулсан байгаа. Гэвч бид нар 24 онд хоёр ерөнхийлөгчийн байлцах үеэр холбогдох сайдуудын гарын үсэг зурцсан хилцээрт нь дотор нь өөрчлөлт оруулж болохгүй үүднээс протокол дээр шинэ орчуулгаараа буюу байгууламж гэж явж байгаа юм а. Тийм учраас одоо цаашид үндсэн хилцээр болон нэмэлт протокол түүний хэрэгжилттэй холбоотой бүх ойлголтууд нь байгууламжаараа явна гэсэн үг. Баярлалаа. За их төвшин гишүүн тодруулъя. MOU хэр хүчнтэй вэ гэдэг Дамкас эдээс бас нэг асууч тодруулаад саяын юунд дэр болохоор үндсэн гэрээнд тэр 4-р зүйлийн нэг дээр л байгууламж гэж болохоос бусад газар нь дандаа цогцлбор гэж явуулсан байгаа байхгүй. Уул нь бол хуулиар харуул хоёрдмол утгагүйгээр бүгдээрингийн цогцлбор болгоод өөрчлөх ёстой байсныгаа бусдыг нь өөрчилж чадаагүй л явцсан харагдаад байна. Тэгэхээр энэ одоо нэмэлтээр орсон ч гэсэн яг энэ бусад энэ чинь зөвхөн дөрвийн нэгдүгээр зүйлийг ийм байгууламж гэж өөрчлөн хариуллаа гэсэн. Тэгэхэд 4-ийн 6 дээр 5 дээр ингээд битүү цогцлбор гэж байгаа учраас жоохон үл ойлгох байдал үүсч магадгүй харагдаад байна. Тэгээд дээр нь өшөөний юм тодорч энэ эрчим соёл гэж компани чинь урдаас одоо жишээлбэл газрын тосны бүтээгдэхүүн оруулж ирэх ийм чиглэлтэй компани шиг харагдаад байна. Яг энэ ямар одоо үндсэн үүрэгтэй компани талаар мэдээлэл өгч. За Дамжин сайд микрофоныг өгье.
За нэгдүгürt бид бол одоо компани байгуулах асуудлыг Монгол улс өөрөө ямар нөхцөл тавьж одоо хийх нь бол бидний бүрийн эрхийн асуудал. За тэгээд Орос улбаны улстай бол энийг урьдчилаад одоо хоёр ч одоо санамж бичгээр баталгаажуулсан санамж бичгийнхаа хүрээнд л бид асуудлуудаа шийдээд явдаг. Тэгэхээр одоо энэ дээр бол одоо санаа зовх асуудал бол гайгүй болов уу гэж бодож байна. Монгол улсын эрх ашигыг зөрчсөн альва санал орж ирвэл бидний зүгээс татгалзсан. Хоёрдугаарт эрс соёлтой холбоотой асуудал дээр бол энэ хуучин бол хувийн хвшилд байхдаа онгоцны үн, тикетийн үн одоо тасалбарын үн хэд өндөр байгаа учраас төрийн өмчт аж ахуй нэгж байгуулж шийдвэрлсэн. За энэ аж ахуй нэгж бол бүх талаас л одоо байж болох хямд их усүрээс шатхуун онгоцны шатхуун авчирд нийлүүлдэг ийм л одоо аж ахуй нэгж хамгийн хямд өндөр төрийнх тий хамгийн хямд өндөр л нийлүүлдэг. Хувийн хвшлийнхнаас хямд өндөр л нийлүүлж идэх дандаа. За энэ давмгайлах хэл нь аль хэл байгаа вэ? Гадаад юм. Хэлцээрэд үндсэндээ зохицуулснаар хэлцээрийг Монгол, Орос хоёр хэл дээр байгуулсан. Хоёр хэл нь хуулиа адил хүчинтэй байхаар заасан байна. Дамгаалах хэл байхгүй. Наадах чинь тэгвэл над томьёогоо жигдлэхгүй бол болохгүй шүү дээ. Аль нэг хэлэнд дамгаалж байгаа бол тэр хэл дээр ямар томьёотой тэргээрээ л явна. Наад дээрэд хоёр ижил хүчтэй гэж байгаа бол монгол хэл дээрх томьёогоо та нар жигдлэх тухай бодохгүй болохгүй шүү нэрэ. Тэгээ яг бол хоёр өөр агуулгатай болж штэ. Reservation гэж байдаг штэ. Тэр механизмыг хэрэгжилж болно. Тэгээд бид нар энийг яг ингэж ойлгосон шүү гэд reservation хийж болно штэ. Наадах чинь бол агуулга өөрчлөхгүй цэвэр техникийн асуудал учраас олон улсын хуулийнхаа хүрээнд хилцээ хийж байгаа талтайгаа яриад ойлголцох тухай асуудал. Жангабил гişүнд микрофон өгье.